Заавал ингээ хөдөө сум хэрэл нэг тийм хотын хүмүүсээс хоцрогдсон энэ гэсэн ойлголт бол одоо үед нэг байдаггүй байх гэж бодож байна. Хаана нөө гэж Өрөн аймгийн Хар орон сумын 100 апартмент дээр байна. Хар орон сумынхаа яг төв дээр байгаа барилгатай хэдүүлээ одоо танилцгаая. Эрдэнэзүү хэд маань харагдаж байна. Ардталд харагдаж байгаа барилга бол 2025 оны анхныхын төсөл 100 апартментийн 2 дугаар төсөл 2027 оны 1-р өдрөлт дуусгахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Сургууль цэцэрлэгтэйгээ маш ойрхон 1-9 давхар хүртэлх давхрын сонголтыг та бүхэн өөрсдөө сонгох боломжтойгоор давуу талтай юм аа. Тун удахгүй 100 апартментэд 56 айлын гал боломж бадналах болно. Тэрний нэг нь яагаад та байж болохгүй гэж. Уучлаарай, энэ лифтэн шатаар явц. Таац нь бол нэлээд өндөр саруулхан гэсэн. 9 давхар төмөр бетон хийцэлтэй барилга манд баригдаж байна. Одоогийн байдлаар бетон цэцгэлтэй ажил 95% гүйцэтгэлтэй явж байна. Ажиллах хүч нөөц сайтай, материал хангамж сайтай болохоор барилга ажил маань асуудалгүй ингээ үргэлжлээ явж байна. Гайхамшигтай. За сайн байцгаана уу? 19 түүх нэвтрүүлэг Өгийн нур сумд тэгэхээр байгалийн үзэсгэлэнт тогтцтой Өгийн нурыг тойрсон гэр бааз зан том жижиг нийлсэн кампууд бол байрлалт юм. Өгийн нуран дээр зогсох боломжийг олгосон Тансаг Трейд, Монсаранга, Fairfield, Монлойн арангаада дахин баярлалаа гэлээ. Тэгээд Өгийн нур сум дээр уулзцгаая. Энэ сайхан Тансаг өглөөг та бүхэн зориулж байна. Юм асууг болохоор чи юу ярих мэдэх. 10 жилийн төгсөөд хотод сураад энд амьдарч байгаа. За сайн байцгаана уу, намайг Дор Чанд гэдгээ. Ерөнхий боловсролын сургуульд багангийн багш гэдэг хүн байна. Хотод ерөн дургүй хүмүүс. Яг хот чинь тэгээд гараад стресс. Наад захын төвчрээ явах. Гэтэ хөдөө байх чинь үнэхээр жаргал байхгүй. Өглөө ямар төвчрэл стресс авахгүй ажил руугаа алхаад орчиж гин. Зүгээр тааваар сургууль мургуул бүх юм нь ерөнхийдөө нээлттэй оройдоо цаг явах заал ороо тоглолцож гин. Гэтэ яг нэг юм нь залуучууд хөдөө байхгүй гэж яхан тийм л те. Их сургуулаа төгсөөл нэг тийм хотод амьдрах сонирхол байгаагүй. Би бодвол энэ саяндаа амьдарч байгаа сэтгэл хангалуун байдаг. Заавал ингээ хөдөө сум хэрэл нэг тийм хотын хүмүүсээс хоцрогдсон энэ гэсэн ойлголт бол одоо үед нэг байдаггүй байх гэж бодож байгаа. Юм хөгжсөн те одоо хүүхд болгол ухаалаг утастай Facebook ингээ интернет орчингол хаанаас ашиглаж чадчих шүү дээ те. Манай сумын төв хүүхдүүд аймгийн төв болон хотын хүүхдүүд нэг тийм ялгараад байх. Тийм бэрхшээл бол гайг болов гэж боддог. Хүмүүс нь их хоорондоо илгэмсэг нэгэндээ тусч тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэж боддоо. Хичээлээ заагаад шамраараа бахархаад явна. Ерөнхийдөө нөгөө төгсөлтийн баяр, нөгөө хонхны баяр, өсгөлийн баяр энэ төр бүр айгүй их ингээ огшоод баярлдаг, нөгөө мэрэгдлэр ингээ бахархдаг, тийм сэтгэл төрдөг. Бүгдээрээ ингээ сум орон нутгаа хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ сэтгэлтэй ажиллаад илүү сайхан суманда амьдарцгаая л гэж хэлээ та. Хашаа башинд амьдрах хэрэн дуртай үнэлтэй. Одоо энэ хашаанда нэг ойролцоогоор нэг 300 400-аад мод тарьсан байгаа юм уу? Тэгээ нэг хэдэн жимсний мод 2 төрлөө. Би нэг гэрээ чинь барихын тулд анх ихсээс палан зургийг гаргаад миний мэрэгжилчин болов мебель модельийн дизайнер хүн байхгүй юу? SketchUp програм дээр ашиглаад ерөнхийдөө 3D зураг хар зураг бүр нарийн рендерлэж гаргаж чадахгүй гэсэн тийм хар зураг бол гаргах чинь хашаага бариад байшингаа хаана барих уу гэдэг ерөнхий бүгдийн төлөвлөж байгаа л барьсан. Ингээ ерөн барьсан да. Ерөнхийдөө ороод 2 жил болж байна уу би. Тэгэхээр ингээд явцсан хийх юм зөндөө л байгаа. Тэгээ нь өөрөө би байшингаа барьсан. Одоо ирнэд энэ 2 давхрынхаа дээдлийн цонхны амлгаа хийгээгүй лээ. Нэг заваараа хийндээ л гэж бодоод байгаа юм чинь. Мал аж ахуйгаас л ерөн бүрдэж байгаа да. Тэгээ бүр амгалт. Нуурынхаа баазууд нь гэр бааз ажиллуулаад ордлого болдог. Өгийн нур сум нэрлээ. Тэгээд Дорж зодог дүүгэндээ зочлж байгаа нь өвд ресторан гэдэг. Энэний одоо 50,000 ваучерыг танд бэлгэлж байна. За баяр. Аймгийн төв орохдоо бас гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөдөө уулзахаар бол ороод та сайхан холлороо тэгээд ярилцлага өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. За ажлын амжилт. Та дэжтэй гоё юм санаачтай явж байгаа юм лээ. Тэгээ олон сумаар ороод ярилцгаа аваад түгээгээрээ бусдад. За баярлалаа. Шидтэй арангаа гэдэг аймагт
цэцгийн дэлгүүр байгаа. Тэр аймагт үйлдвэрсэн бүтээгдэхүүнээс танд илгээжээ тэгэж. Гэртээ бас оруулсан баярлаа. Хүрээ их байд. Залуу гэр бүл бас үгийн нуурыг чимээд байж байгаа. Тэгэхээр талархалтай байна. Тэгээд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За сумын төрж үзье да. Энэ манай хадуу. Энэ хар. Тэр цагаан уу? Цагааны хойд сард. Сар. Тий. Сумын төвийн танилцуулга галуу. Нохоо хэрүү? Нохоо ер нь байгаа ш. Би ч одоо нохооноос дүнхтэй байдаг юм шүү дээ. Маргааш ч одоо хонхны хоёр болох гэдэг ш. Маргааш хонхны хоёр болох гэдэг. Хойно 2 колонкт нэг нь хувийг тэр болохоор битрээ нэг хувийн колонк нь ажиллахгүй байгаа. Энэ Ахмадын өргөө тэр 2 давхар. 2 давхар улаан Ахмадын өргөө. Энэ шинэ цэцэрлэг баригдаж байгаа юм байна. Тэр сумдаар явал бараг ингээд танилцчмаар юм байна дөө. Соёлын төв энэ соёлын төв. Шинэ соёлын төв баригдаж байгаа юм байна. Энэ юу дэлгүүрүүд нь байгаа шүү дээ. Тэр холбоо тэр саарл юугаар захиагаар нэг ороод үзсэн юм хоо. энэ Тэгээ юу яасан? Үгийн нуурын дээр ирсэн чинь нэг амралтын өдөр таарсан. Амралтын өдөр таарсан учраас ер нь бол орох боломж байхгүй. Тэгээд яг ингээд таарчихлаа. Гэтэ ямар ч гэсэн ингээд бүгдийг харуулчих шүү дээ. За үгийн нуur сумын засаг даргын тамаа газар. Даанч чойчтой л бах л та. Хуучин цэцэрлэг юм байна. Хойно сая явсан цэцэрлэгийг үзүүлсэн. За энэ бол сургуулийн тэр холбоо дотор цэцэрлэгийн урдсан тэр саарл. Тэр жижиг сарлуу. Тий. Энэ үү? Тий. Энэ мөн үстэй. Мөн надад холбоо. За энэ ингээд ер нь бол цэцэрлэгт хүрээлэн юм шүү дээ, тий. Сумын. Хоёроо дайлаа сургуулаарай. Ингээд би ч яахгүй хаарай. Тийм үү? За ингээд загшиж байна. Сургуулийн бүсэв чи. Энэ ч одоо уршаа. Тэгээ шууд унтарч. 2 минут моцикл унлаа шүү дээ. Баг сургууль манай сум байгууллагаас өмнө баригдчихсэн юм байна. Цомоос өмнө. Манайх ч ерөнхийдөө 4 сумын анх үгийн нуур чинь 4 сумаас одоо хотонд хот үлзэт хашаад Бацангид гоо 4-өөс нийлсэн юм уу? Сүүл байгуулагдсан. Сумаа танилцуулж байгаа баярлалаа. Зүгээр. Би асаагдах уу? За би чадчих гайгүй л үү. Нуурсоо юугаар явж болох вэ? Мотоциклоор Бодсон ш. Гэтэ сайжруулсан зам гоё байлээ. Харин нэг зам анги орж ирээд замын түрээ гоё болчиход байна. Шинэ соёлын төв. Энэ манай ажлын газар. Зөөлөө шоо. Тий. За хадгалан зөөлөө хашаа гэхээр яах юм бол? Ерөнхийдөө бол сумын нийт иргэд дундаасаа банк босгоцсон байна л гэсэн үг байхгүй. Дундын банк гэж сумын иргэдээ. Өөрөө юу хийх вэ? Би болохоор сургууль мэдээллийн ажилд хийдэг. Тэр халуусан дотор бас өссөн байдаг. Халуусан дотор. Тий. Өнөөдөр имчилгээг нь ингээд дуусгана. За тэгээд дараагийн имчилгүүд л баяр та. Мэдээж одоо хэлэхгүй. Мон сарангаас салбар ерөнхий мэндийн бүтээгдэхүүн, эмийн туслах материалуудыг эмч болон эмзүүчийн заавраар илүү аюулгүй найдвартай хүр тэмцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мон сарангаа нэгдсэн эмнэлэгт эмийн сан. 100,000 төгрөгөөс дээш худалдаа авалтанд Store Pay зээлийн аппликейшнаар худалдаа авалт хийгүүл мон төлөх боломжтой. Хүн нэгдсэн эмнэлэг дээрх мон эмийн сан гэж салбар дээр. Манай дээр бол нурууны бүс, хурууны чигнүүд, игэмний бүс, шагаан бэхэлгээ, таяг өрнөх байнга